Semeno нэгсэ параметр шинэ хэрэглэгч хэсэг. Тохиргоол удирдлага зэсрээ ороод хэрэглэгч халуун эрхийн тохиргоо зэсийг сонгож байна. Эндээс хэрэглэгчтэй холбоотой бүх тохиргоо харагдаж байна. Эндээс хэрэглэгч зэсийг сонгож гиснээр хэрэглэгчдийн жагсаал харагдаж байна. Эндээс create хүчийг дарснаар шинэ хэрэглэгч хэсгийг тайлбарлаж шилжлээ. Бүтэн нэр талбарт тухайн хэрэглэгчийн бүтэн нэрийг оруулж байна. Энэ талбарт бичсэн нэр нь бусад бүх бичиг баримттай холбоотой харагдах нэр учир заашгүй бүглэж өгөх шаардлагатай. Дэлгүүр нь бусад бүх объекттой холбогдгоо. Дэлгүүрээ сонгож өгөхын тулд show зэсрээ ороод өмнө үссэн дэлгүүрийн жагсаалтаас тухайн хэрэглэгчийн ажлын байрыг сонгож өгөх боломжтой. Хэрвээ та хараахан дэлгүүрээ нээж амжаагүй бол create хүчин дээр дарж дэлгүүр үсгэхэд туслах зэсрээ орох боломжтой. Эндээс тухайн дэлгүүрээ сонгож өгье. Хувийн талбар нь тухайн хэрэглэгчийн мэдээллийг лавлах хэлбэрээр хадгалж өгөх зорилттой талбар юм. Эндээс create view үсгэд очин тухайн хэрэглэгчийн тодорхойлолтыг бичих хүснэгт нэгнэ. Мэдээллийн санд нэвтрэх зөвшөөрөл нь тухайн хэрэглэгчийн нэгсээ параметр руу орох зөвшөөрөл юм а. Орох нэр нь нэгсээ параметроо зөвхөн нэвтрэх хэсэгт ашиглагдах нэр юм. Тухайн хэрэглэгчдэд зориулж ID, хэрэглэгчийн код, товчлон нэр зэргийг бичих боломжтой. Нууцыг талбарт нууцгаа хийж өгнө. Нууцгаа давтаж оруулна. Хэрэглэгчийн сонгогч жагсаалтанд харуулах. Энэ талбар нь хэрэглэгчийн жагсаалтанд харуулах сонголт юм. Хэрвээ нууц солихыг хориглол зөвхөн системийн админ нууцыг өөрчлөх ба эсрэг тохиолдолд хэрэглэгч нууцгаа хамгаалж өөрөө солих боломжтой юм а. Программын интерфейс нэгсээ програм Монгол болон Орос хэлээр ажиллаж болох даваа талтай юм. Хэрэглэгчээ зориулаад Монголыг сонгодог. Хадгалалтаа авчиг дарснаар шинэ хэрэглэгч үүслээ. Үүний дараа зайлшгүй нээж өгөх шаардлагатай зүйл бол нэвтрэх хэрэгүүд юм. Хэрвээ нэвтрэх хэрэгүүдийн нээж өгөөд тохиолдолд ямар алдаа цахыг харцгаая. За шинэ хэрэглэгч орлоод үзье. Бидний өсгсөн мөнхөдийг нэвтрэх нэртэй хэрэглэгч маань энд харагдаж байна. Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг сонгож жагсаалтанд харуулах сонголтыг тавьсан болохоор энэ жагсаалт мөнхөд хэрэглэгч маань харагдаж байна. Нууцгүй хийгээд ороод үзье. Ийм алдаа харж байна. За нэвтрэх эрхүүдийг нээж өгье. Нэвтрэх эрхийг нээж өгнө. Үндсэн цэснээс нэвтрэх эрхүүд зэсийг сонгоод бүлэгт оруулах төвчийг дарснаар сонгох боломжтой бүлэг эрхүүдийн бүлэг харагдаж байна. Эндээс кастны ажилтан гэдэг бүлгээ сонгоод ерхий цэс рүү орж хадгалах төвчийг дарснаар мөнх эрдэнэ гэдэг каст хадгалагдлаа.